За, эзний өдрийн минь ивэл дүүрнүү. Өглөө залбирж байсан чинь надад нэг тийм дээр үе сонсож байсан түүхийг сануулсан байхгүй. Юу гэхээр нэг хоёр би яриа. Ямар түүх гэхээр энэ мониторыг унтраач шүү. Нэг алдартай мундаг хаан байж л дээ. Тэр хаан надад их урам өгсөн түүх болохоор өнөөдрийн үгтэй бас холбоотой учраас ярьж байна. Энэ хаан юу өгсөн бэ гэвэл хамгийн ахмад тосгоныхоо өөрийнхөө улсаас хамгийн ахмад дархныг дуудаад ингэж хэлсэн. Маш хүн даалгавралтай юу гэж хэлсэн гэхээр чи намайг маш их хүч чадалтай үед хараад даруусдаг. Маш их ядар цөхөрсөн үед хараад хүч ордог. Ийм бүгж хийж өг гэсэн юм. Бүгж. Тэгсэн нөгөө дархан бодсон байна л да. Маш олон хугацаанд олон сараар бодоод тэгээ нөгөө настай дархан өвөө маань ингэж хийдсэн байна. Зүгээр л нэг энгийн бүгж хийдсэн гинэ. Ах нь жоохон чангалж байгаа. Зүгээр л нэг энгийн бүгж хийдсэн гинэ. Тэгээ нөгөө энгийн бүгжийг хийгээд хаандаа барьсан чи хаан хараад энэ уул амар онцгой тийм үү, ядарсан үед нь урам зориг хүч өгдөг, хүчтэй үед нь даруусгаж өгдөг ийм тусгай бүгж захиалсан чинь зүгээр энгийн бүгж байхаар жоохон сэтгэл дурамчхан байсан гэнэ. Тэгээ настай хүн болохоор юм хэлж чадахгүй авсан боловч дотор нь нэг жижигхэн үг байсан байна л да. Хаан тухайн үедээ дэндүү бодсноос нь энгийн бүгж голцоо байсан болохоор тэгсхийгээ зүүцсэн юм. Ингээ нэг өдөр хугацааны өнгөрсний дараа хаан аян дайнд мордоод дайнд ялагдаж эхэлж л дээ. Дайнд ялагдаж эхэлсэн хаан дайснаас оргож бос цухтагаад Давид шиг нөгөө Адуламын агуу гэдэг шиг агууд ороод бүгжээсэн чинь гинт нөгөө өвгөний өгсөн бүгд санаанд нь орсон. Тэгээ нөгөө бүгжөө хараад энэ дотор нь үг бичсэн гэсэн нөгөө үг юу гэж бичсэн бол харсан чинь энэ ч гэсэн өнгөрнө гэж бичсэн байсан. Тэнгүүд нөгөө хаан бодсон энэ ч гэсэн өнгөрнө. Бүх юм цаг хугацаатай өнгөрнө гэж бодоод урам ороод эргэж сэргүүдэд цуглуулад дайлаар мордоод нөгөө дийлэгдэж явсан хаан маань тэр үгнээс болоод дайснаа ялсан. Тэгээ хаан маш их баяртай болоод ялалт байгуулад улсдаа орж ирсэн чинь хүмүүс яах вэ? Баяр хүргэн штэ. Алгаа ташаал бөөн баяр хаанд алдрыг өргөөл хаан сэнтидээ залраал би нэрээ чадлаа шүү гэж бодож явахдаа дахиад нөгөө бүгж аваад уншсан чинь энэ ч гэсэн өнгөрнө гэж бичсэн. Ингээд хаан ойлгосон юм. Тэр настай хүн хаанд юу ойлгуулахыг хүссэнийг. Бидний амьдралд алга ташлт байдаг. Бидний амьдралд хавчигдал, зовлон, нулимс бас байдаг. Гэхдээ Библи дандаа хэлдэг. Бүгд өнгөрсөндөө үлддэг. Тиймээс өнгөрснөөрөө өнөөдөр байгаа өөрийгөө шүүж байгаа тэр нэг Библи юу гэдэг вэ? Мунхаг нэгэн гэж хэлж байна. Яагаад гэвэл Есүс чиний төлөө хэдийн ихний бөгөөд эцсийн алхмыг хийсэн. Ээжигээ дуудахтаа л биднэрт зориулаад хэлсэн. Та нар Есүсийн анхны үйлчлэл хаана байсан? Каан хотын хурмин дээр байсан биз дээ. Каан хотын хурмин дээр Есүс ээж нь ирээд хурмын дарс дууслаа гэсэн чи юу гэж хэлдэг вэ? Ээжигээ юу гэж дуудчихдаг вэ? Нэг хүндий дууддаг шин. Эмэгтэй чамд надад ямар хамаатай вэ гэж. Энэ Есүс эзэн ээжигээ хүүтэн хүндийг харьцсан гэсэн утга биш байхгүй. Тэмдэг үлдээсэн байхгүй. Тэмдэг. Ээжээ биш, эмэгтэй гэж дуудсан нь тэмдэг үлдээж байгаа. Та биднэрт би юу хийх гэж байгаа вэ гэдгийг хэлж байгаа. Ингэж яваад хамгийн сүүлд бүх үйлчлэл нь дуусаад хадаасаар хадагдаад модон загалмай дээр өлгөгдөж нулимс цус ус нь урсж байгаа тэр Есүс Христ дахиад ээжигээ дуудахтаа юу гэж дууддаг вэ? Хоёр дахь удаа эмэгтэй энэ хажуурчин зогсож байгаа юм бол чиний хүү гэж. Энэгээр Есүс загалмай дээр дахин тэмдэг үлдээж байгаа. Та бидний өнгөрсөн ирээдүйд байх бүх гэм нүглийг нэг мөцсөн шийдсэн гэдгийг хэлж байна. Нөгөө төгөр энэ нандин Есүс загалмай дээр хоёр ялтантай цовдлогдохдоо юу гэж хэлдэг вэ? Хоёулаа ихлэ гоочлдог. Тэгээд Лук номон дээр дараа нь нэг нь ойлгодог.
тэр нэгийг яагаад ойлгосон гэвэл тэгж тамалж, тэгж доромжилж, гоочилж, тэгж зовоож ахад Есүсийн амнаас ямар үг гарсан гэвэл эзэн минь тэднийг уучлаач гэж хэлсэн байхгүй. Энийг сонссон хоёр ялтны нэг нь шоконд орсон байхгүй юу? Уул нь хараал тавих ёстой, уул нь хэрэлдэх ёстой, шүдээ зовох ёстой. Есүс яаж өөрийг нь ингэж тамалж байгаа хүмүүсийг хараад аавад тэдэн юу хийж байгаагаа мэдэхгүй тэднийг уучлаач гэж хэлж байгаа юм. Есүсийн загалмаа дээр хэлсэн 7 үгийг нэг нэгээр нь сонссон энэ гэмт хэрэгтэн эцэстний үхлийн ялтай ялтан эзэн минь нөгөөдхөө шоолгот нь хэлдэг тийм. Чи бит хоёр бол үүрэх ёстой ялал үүрч. Цовдлогдох ёстой тэрийгээ л хийж байгаа. Энэ ялал авч. Харин энэ хүн гэмгүүн байна. Яаж мэдсэн бэ? 3 цагийн турш Есүс эзнийг тарчил золж байгааг хараад яг хажуугаас нь нүдэрээ хараад өөрөө бас цовдлогдсон байна. Тэгээ түүний хүмүүсийн төлөө гаргаж байгаа хайрыг хараад энэ энгийн хүн биш вэ? Энийг ойлгосон байна. Тэгээд итгэсэн байхгүй. Энэ бол энгийн хүн ингэж ухаж чадахгүй. Яагаад гэвэл би энэ зовлон яг адилхан эдэлж байгаа. Хамт загалмаа дээр. Тиймээс энэ яалтчгүй бурхны оршихуй байна гэд эзэн минь мөнхийн улсад орохдоо намайг санаарай гэж даруугаар гуйсан байхгүй. Эцэстийн ялтнууд яаж ярьдаг вүлээ? Намайг санаа шүү өгшөө. Хөөе, хүнд гараа. Ингэж ярьдаг бол Есүсийн үхлийн тэр мөчийг харж байгаа энэ эцэстийн аимшиг зүйл хийсэн ялдан намайг оруулаарай гэж намайг санаж өгөөрэй гэж даруугаар гуйсан. Тэр гуйлтанд Есүс шууд хариулсан байхгүй. Юу гэж хариулсан? Хэдхэн хоногийн дараа чи надтай тэнд байх бол. Энэ ялтан над шиг номлосон уу? Энэ ялтан дуу зохиосон уу? Энэ ялтан баптизм хүртсэн үү? Түүнд ямар ч боломж байгаагүй. Амьдрал түүнд ямар ч боломжгүй гүн харанхуй зовлон тарчлааныг өгсөн. Энэ дэлхий түүнийг хинч биш болгож загалмаа дээр цовдолж алах ялыг өгсөн. Хүн төрлөختөн бие биендээ ингэж хандсан. Энэ гэмт хэрэгтэн хэдийн муу хүн байсан ч түүнд өршөөгдөх боломжтой гэдгийг Есүс хэлж байгаа. Юу ч хийгээгүй, үйлчлээгүй, сүмдч яваагүй. Энэ эрсдэл хэрэгтнийг ганцхан удаа даруугаар гимшин гоохот. Гинт намайг дурсан санаж өгөөрэй гэж гимшин чин сэтгэлээсээ та бурхны хүмүүн байжээ гэж итгэсэн тэр итгэлээс нь болоод ямар ч болцолгүйгээр, ямар цаг хугацаагүйгээр, ямар ч шүүлтгүйгээр ганцхан хормын дотор хажуудаа авсан тэр Есүсийн хайр. Энэ бол амьд үг. Энэ тэмдгийг Есүс эмхтэй гэдэг үгээр бид нарт өгсөн. Үйлчлэлийг эхлэх төгсөхдөө өгсөн энэ хоёр тэмдэг бол бидэнд итгэл найдвар, цог залбаа өгөх ёстой юм. Энэ ч гэсэн өнгөрөх болно. Юуг нь мэдэхгүй. Гэхдээ энэ ч гэсэн өнгөрөх болно. Тэр зовлон зүдгүүр өнгөрөх болно. Таны ганцаардл өнгөрөх болно. Таны зөрчилдөөн өнгөрөх болно. Таны одоо үүрчгүй энэ цаг агшин чинь өнгөрөх л болно. Энэ үед бид нар яг урам зориг ирч хүч Христ хэмээх амин булгаасаа. Харин алга ташаалт, нэр алтар, сайн сайхан цагууд ирнэ. Хүмүүс таныг магтаж хайрлах үед дахиад та бодох хэрэгтэй. Энэ ч гэсэн бас өнгөрөх бол. Яагаад? Ингэж бодож бид нар давсах хэрэгтэй. Хүний биеийг өмсөж дээдийн дээд тэнгэрлэг ертөнцийг захирагч бурхан Есүс бидний дунд ирэхдээ болцолгүй хайрыг өгсөн нь загалмай дээр эцсийн мөчөд эцсийн захаастаа харуулж өгч байгаа. Би чамайг ямар нэг юм хийснээр биш. Би чамайг ямар нэгэн лаг номлосноор биш. Би чамайг ямар нэгэн мундаг олон жил үйлчлэлд сүмд явснаар биш. Би зүгээр л чамтай хайртай. Бүр ярих юм бол чи эцсийн гэмт хэрэгтэн байсан чи энэ дэлхийд ад үзэгдэж үхлийн ял авсан ялтан байсан чи надад итгэсэн бол. Чи надаас даруугаар гуйсан бол би ямар ч болцлогүйгээр сайн ч гэж шүүхгүй, муу ч гэж шүүхгүй би чамайг аваад яв. Би чамтай хамт байх дуртай гэж Есүс хэлж байна. Амен. Тэр хажууд хахан дүүстэй нэг үг хэлчихв. Юуг нь бити асуу. Хүн болгонд өөрийн гэсэн загалмаа байна. Нүдэнд харагдахгүй үүрээд явцгааж л байна. Тэгээ зүгээр л хайраар өрөө. Энэ ч гэсэн өнгөрнө. Бид нар 1-р Самуэль номны 7 дугаар бүлэг рүү орсон байна. 7 дугаар бүлэг.
7 дугаар бүлгийг бүгдээрээ богино гэж харж болно. Гэхдээ 7 дугаар бүлэг богино атлаа маш их сүнслэг утга агуулж байдаг. Тийм болохоор жоохон тодорхой бөгөөд товчхон хурдан ярьж явах болохоор та нар маань анхааралтай сонсож өгөөрэй. Саяны ярьсан энэ ч гэсэн өнгөрнө гэдэгтээ ижил утга агуулсан сэдвтэй бүлэг байгаа. За хамгийн нэгдүгээр би 7-гийн 1, 2, 3-ыг уншаад бүгдээрээ эхлэе. 1-р Самуэль номны 7 дугаар бүлгийн 1, 2, 3. Кирьят Яаримын хүмүүс ирээд эзний авдрыг өргөн авч толгод дээр байдаг Абинадабын гэрт авчран эзний авдрыг хамгаалуулахаар түүний хүү Элиазарыг ариусгасан билээ. Авдар Кирьят Яаримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч 20 жил болов. Израилийн бүх гэр эзний араас сангалзан уйлалдлаа. Тэр үед Самуэль Израилийн бүх гэртээ ярин хэрв та нар бүх зүрхээрээ эзэнд эргэн хандаж байгаа бол та нар харийн бурхад болон Ашторетийг дундаасаа зайлуул. Зүрхээ эзэнд зориулж зөвхөн түүнд л үйлчил. Эзэн та нарыг филистичүүдийн гараас аврах болно. Бүтцийг харъя. Бүтцийг. Та 7 дугаар бүлгийн 1, 2 дугаар ишлэлийг харж байна уу? Юуны тухай яригдж байна? Гэрээний авдрын тухай ярьж байгаа. Гэрээний авдар Левчүүдийн хувьд юу болсон? Левчүүдийн хувьд гэрээний авдарт хүрх, үүрэг зоригтой сонгогдсон атлаа тэд нар чадаагүй. Шилогоос Эбенезердис аффект дайм болсон. Тэгээд олзлогдсон. Гэрээний авдар тэндээсээ доошоо Аштодод очсон. Тэнд дагууны дугныг сүйтгэсэн. Дараа нь тэндээс нөгөөдөл чи аргаа бараад Гад руу зөөсөн. Гадад очиод бас олон хулганы өвчнөр филистичүүдийг шийтгсэн. Тэнгүүт нь буцаагаад Экронд авчихсан. Экронд мөн гэрээний авдар олон хүмүүсийг филистичүүдийг шийтгсэн. Ингээ филистичүүд аргаа ядаад биднэрт энэ авдар байж болохгүй байна гэд хөдөө талд аваачаад 7 сарын турш холоос ажигласан. Ягд ойртол үхээд байгаа учраас гар хурж чадахгүй байгаа учраас. Ингээ 7 сар ажигласан ч тэдний өө гашуу гайхамшиг филистичүүдийн дээрээс холдохгүй болохоор нь тэд нар юу гэж хэлсэн гэвэл биднээс энэ авдрыг холдуулаач. Тийм ээ. Тэгээд 2 үнэн дээр тавиад явуулдаг. Тэгтэл нөгөө 2 үнэ хаашаа явдаг вүлээ? Хаашаа явдаг вүлээ? Бетшемеш рүү. Бетшемеш рүү очдөг нь ямар учиртай вэ? Тэнд Лев овгийнхаа амьдардаг учраас өөрийнхөө хүмүүс рүү гэрээний авдар 2 үнэ үйлм моорон Бетшемеш тавьчихдаг. Гэтэл Левчүүд баярлж аваад филистичүүдээс 7 дор цан гаргадаг. Онгойлгож хардаг. Яг филистичүүд шиг үе олноор өгдөг. Ингээд Левчүүд мөн яг филистичүүдтэй адилхан үг хэлдэг. Энэ авдар бидний дунд байж болно. Биднээс холдуулаач. Сонгогдсон угсаа Лев овг тэдний мөнхийн дайсан харь үндэстэн филистичүүдтэй юугаараач ялгаагүй байгааг бичгч маань биднэрт харуулсан. Юугаараач ялгаагүй. Яг ижил бөөнөрөө үхэж сүрсэн, яг ижил эзний авдартай хэрхэн харьцаа мэдэхгүй байсан, яг ижил эзний авдар тэднийг шийтгсэн, үе олноороо ам алдсан, яг ижил бүгдээрээ эцсийн дунд биднээс холдуулаач. Ингээд гэрээний авдар өнөөдөр хаана ирсэн гэвэл Кирьят Яаримд ирж байна. Кирьят Яарим хүмүүс ирээд Кирьят Яарим гэдэг бол бас юу вэ? Гадчуудын дунд Юда овгийн газар нутаг дунд байдаг Гибеончуудын амьдрахыг зөвшөөрсөн газар. Яагаад зөвшөөрчлөө? Гибеончууд хуурцсан юм чинь. Холоос ирсэн болж үжиглж хагаад Йошуагаар эзэн бурхны нэрээр тангаргалуулсан болохоор тэд нар Кирьят Яаримд амьдрахыг зөвшөөрсөн. Тэгээд дахиад харь үндэстнүүд амьдрдаг Кирьят Яарим буюу толгод дээрх цамхаг, толгод дээрх тосхон гэдэг газар гэрээний авдар очоод хэдэн жил болсон гэж байна? 20 жил болсон. Авдар Кирьят Яарим 20 жил болсон. Тэгвэл энэ та хардаа 7 дугаар бүлгийн 1, 2 дугаар ишлэл гэрээний авдар одоо сүүлчийн удаа дурддагдаад дахиж дурддахгүй уусаад сарнаад алга болно. Хизээд дахиж дурддагдах вэ гэвэл бүр сүүл Давид хаан Иерусалимд Кирьят Яарим Абинадабын гэрээс Иерусалимд авчрахын тулд гэрээний авдар гарч ирнэ. Тэгвэл гэрээний авдрын тухай нэгэнт өгүүлж байгаа юм бол 1, 2 дугаар ишлэл нь өгүүлээд 3 дугаар ишлэл дээр шүүгч Самуэль гэж шин хам сэдв гарч байгаа юм бол 1, 2 дугаар ишлэлийг гэрээний авдрын тухай нэгэнт өгүүлснээр нь 6 дугаар бүлэг рүү оруулаад 7 дугаар бүлгийг цэвэрхэн ойлгомжтойгоор шууд шүүгч Самуэль гэж эхэлж болох байсан шүү. Ямар нэг юм чи эмх цэгцтэй байх ёстой бол тийм байх ёстой.
Тэгвэл 6 дугаар бүлгийг 21-р 6-гийн 21 гэж дуусгахгүй 6-гийн 21, 22, 23 гэж энэ 1-2 дээр гэрээний авдрыг нэг мөсөн хам сэдв болгоод 6 дугаар бүлэг рүү н оруулчаад 7 дугаар бүлгийг цоо шинээр шүүгч Самуэль гэж эхлүүл бид нар ойлгоно. Энэ шинэ бүлэг эхэлж байна. Харин энэ хоёрын таслаж аваачаад 7-гийн урд оруулчихлаар бид нар гайхаж байна. Яагаад? Авдрын тухай ярьж яснаа гинт буцаад шүүгч Самуэль болоод ороод ирж байна. Бид нар олон удаа ярилцж байсан. Библиэлд бичигч маань сэдвээсээ далих үед биднэрт маш чухал мессежийг үлдээж байна. Яагаад 6 дугаар бүлгийн гэрээний авдар гэдэг хам сэдвээс сүүлийн энэ хоёр ишлэлийг тасдаж аваад өөр шүүгч Самуэль гэдэг хам сэдвийн урд нь хүчээр оруулаад гарчиг гэдэг юм чинь та Библийг харуул гарчиг гэдэг юм чинь хамгийн түрүүнд байж доош ном урсдаг бол хоёр ишлэл яваад хам сэдвийн гарчиг ороод дахиад нэг хэсэг эхэлж байгаа. Тэгээд гэрээний авдрын тухай ярьж ил гинт Самуэль гараад ирж байгаа. Самуэль хаана байсныг мэддэхгүй. Нэгдүгээр ишлэлдэр нэгдүгээр бүлэг дээр хаана залбирсан, хоёрдугаар бүлэг дээр ханагийн залбиралд эзэн хариулсан, гуравдугаар бүлэг дээр Балчир Самуэль бурхны дуу хоолойг сонссон, Элигийн эзний өмнө Элид эзний өргөөнд үйлчилсэн тэрээр Тишбэ хүн болсон. Өргөгдсөн. Тэгээ Балчир Самуэль бэлтгэгдэж байлаа. Бэлтгэгдсээр байна. Бэлтгэгдэл байгаа шүү. Бэлтгэгдэл байгаа гэж явсаар байгаад 4-р бүлэг дээр Элид бурхнаас авсан үгээ хуваалцаад Элид өгөх шийтгэлийг яриад 5-6 дээр Самуэль байхгүй. Хайц бүүмэд зохиогч байхгүй гэдэг шүү. Тэгээ 5-6 дээр баахан Шилогоос Эбенезер Апек 2-т дайн боллоо, Аштод орлоо, Гад орлоо, Экрон орлоо, Бичмес орлоо, Кирят Ярим орлоо, цааш нь Обед-Эдом ингээс очлоо, цаашаа явсаар гол Иерусалим зөндөө түүх гарахуулж энэ яригдж байгаа түүхэн донд нэг ч Самуэлийн тухай дурдахгүй байснаа одоо гинт далигаад гэрээний авдраас ядаж уусгаж биш шууд шүүгч Самуэль гэдээ орсон. 3 дугаар шил. Энэ биднэрт маш чухал зүйлийг бичигч маань ойлгуулахыг хүсэж байгаа. Бид нэр энийг маш ойлгомжтойгоор хамтдаа үзээд үгээс авах хөвөлээ. Аваад хамтдаа дуусгах болно. Анх гэрээний авдрыг Израильчууд яах гэж Шилогоос Эбенезерд аваачсан бэ гэдгийг санах хэрэгтэй. Мөн энэ дээр бас нэг дали сэдв ба. Та ингэ эрүүл ухаанаар бодоор яг нэг оюун санаа самуурцсан үе ярьж байгаа юм шиг. Одоо би Библийн бичгчийг ингэ хэлчихвэл эзэн шийдэх үедээ тий. Тэгтээ та боддоо. Кирят Яримын хүмүүс өөрсдөө очиж эзний авдрыг авч байгаа. Левчүүд хүргэж өгөөгүй. Бүр тэгтлээ айцсан. Уулын зогссон хүмүүс. Тэгээд тэд нар Абинадабын гэрт аваачсан чинь бичгч маань ингэж онцолж байгаа. Кирят Яримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрсөн. Хэр удаан гэвэл 20 жил болсон гэж. 20 жил болов гэснээр гинт дахиад дали сэдв. Израилийн бүх гэр эзний араас сангалцсан хүлээлтлээ. Та энийг уншаад гайхгүй нь. Идрүүдээ юу бас яагаад хүн гинт ингэж ухаан ордог юм бэ? Эдгээр ч гэрээний авдрыг үл тоосон. Гэрээний авдрыг онгойлгоцсон. Тэгээ Филистичүүдийн газар нутаг дээр байхад нь хинч араас нь авдар хааны авдраа авъя гэж хөөцөлдөөгүй. Бүгд майхан лугаа гүйсэн. Хинч нэг ч удаа цуглаагүй. Яагаад Шилод гэрээний авдар байхгүй болсон. Бурхны оршихуй хинч өгүүлээгүй. Зүгээр л майхандаа хийдгээ хийгээд хөвтөжсэн Израильчууд яагаад гинт ингэж ухаан орох болов? Зүгээр ухаан ороогүй. Авдар Кирят Яримд үлдсэн бөгөөд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч 20 жил болов. Окей. Удсан юм байна. Тэгсэн чинь гинт Израилийн бүх гэр эзний араас сангал зөөлөлдлээ. Тэднэрт авдар байгаа шүү. Авдар Кирят Яримд Биньямины гэрт байгаа. Түүний хүү Элизар авдрыг асран хамгаалж байгаа. Тэднэрт авдар байгаа шүү. Тэгвэл яагаад эднэр гинт ухаан орох вэ? Эднэр чи уваагүй байсан. Эднэр авдрыг хүч чадал болгож ашиглах гэж, дайснаа дарах гэж, авдрыг ил шидийн алтан хайрцаг болгож, Аладдины дэнлүү мэт үзэж дураараа Шилогоос зөөж авчраагүй гэж юу? Өөрсдийнхөө дайнд ашиглахыг хүсээгүй гэж юу? Авдрын эд шид домын аргыг хэрэглэхийг хүсээгүй гэж юу? Тэд нар үгийг мэдэхгүй учраас. Тэд нар үгийг мэдээ гэхлээр заах хүн байхгүй. Заах ёстой Эли яасан мэлээ? Хүүхдүүдээ ч хүмүүжүүлж чадаагүй Бурханаас шийтгэл авсан Эли. Тэгвэл заах ёстой түүний хүүхдүүд Хофны Финихас яасан мэлээ? Сүм дотор аригдсан, ариун газар дарс сууд согтуурсан,
Бурхны өргөлүүдэд ирээч сэргүү хандхаас гадна ариун газрын үйлчлэгч бүсгүүчүүдтэй завхаарсан ийм удирдагч нар Израильд үнэн үгийг хэлж чадахгүй. Тийм болохоор Израиль үг байхгүй учраас өөрийнхөө шийдсэн. Өөрийнхөө мэдлэгээр юу гэвэл гэрээний авдарчлаг гэсэн. Үүлэн баг нь галан баг нь гаргадаг гэсэн. Гэрээний авдарчлаг гэсэн Мерибагийн хаднаас цогсон ч ус гаргасан гэсэн. Гэрээний авдарчлаг гэсэн. Кадиш Барнеагийн хаднаас бас ус гаргасан гэсэн. Гэрээний авдарчлаг гэсэн өглөө бүр манна буулгадаг гэсэн. Гэрээний авдарчлаг гэсэн түүн дээр эзний цог жохлон гэрэл буудаг, үүл буудаг байсан гэсэн. Гэрээний авдарлаг гэсэн Йорданыг хуваасан гэсэн. Гэрээний авдарлаг гэсэн Ерихог нураасан гэсэн. Нэг зэвсэг суглахгүйгээр нураасан гэсэн. Тэгвэл тэр лаг авдрыг авч бид лаг болъё. Тэр хүчтэй эд шидийг бүгдээр ашиглая. Филистичүүдийг ялъя. Дайснаа даръя. Ингээд Шилогоос гэрээний авдрыг дураараа зөөс. Тийм биз? Харин одоо энэ увайгүй Израильчууд гэрээний авдраа алдаа тавьсан. Гэрээний авдар тэдний төлөө ажиллаагүй. Тэд нар филистичүүдэд ялагдсан. Тэгээд тэд нар бодсон. Бүтэхгүй юм байна гэдээ бүгд нутаг майхан руугаа зүхтаацсан. Зүхтаасан хинч гэрээний авдрын араас нэг ч хүн филистичүүдээс авах гэж хөөцөлдөөгүй. Бурхны оршихуй авдрынхаа төлөө тэмцэе гэж нэг ч хүн хөдлөөгүй. Зүгээр л майхан дээр хөвтцгэсэн. Гэрээний авдар өөрөө аялж явж филистичүүдийг шийдгээд өөрөө үхэр дээр ачигдаад нөгөө тугалтай хоёр үнэ уйлсаар мөөрсөөр чирснээр өөрөө нутгаа зориод ирсэн чинь онгол уцж. Мэдсээр ээж үгийн эсрэг үлдэж. Ингээ гэрээний авдрыг өөрсдөө Абинадабын гэрлөө Кириат Ярим Гибеончуудын нутаг руу хөөгд явуулсан. Дин увайгүй Израильчууд гинт Израилийн бүх эзний хараас сангалзан уйлалдлаа. Ойлгож байна. Энийг ойлгохгүй байх ёстой шүү дээ та нар. Эрүүл ухаанаар Библи уншдаг бол бодох ёстой шүү дээ. И яг юу болчих вэ? Гэрээний авдрыг 20 жил болсон ч тэд нар очиж аваагүй. Мөргөөжгүй. Абинадабын гэрээс Шило руу зөөе гэж яриачгүй. Яагаад гинт ингэ ухаарч вэ? Энийг бичгч маань бид нар нууцлан үлдээсэн байна. Энийг өнөөдөр бид нар ойлгох хэрэгтэй. Яагаад энэ увайгүй Израильчууд үгийг мэдлэггүй, үгийг мэддэггүй, Бурхныг тоодоггүй, Бурхнаас холддог, хувийн ажил, төрөл, амбиц, карьер, үр хүүхэд, хань ижил, хайр дурлал бүгдийн энэ завхаарж шунал тачаад эд хөрөнгө баялагийг Бурхнаас дандаа өмнө нэгдүгээр тавьдаг энэ увайгүй хүмүүс яагаад гинт эзнээ санаад ойлгох болж вэ? 20 жил болоо сансан гэж үү? Дампуу амьдралд 20 жил юу ч нүд ирмхийн зур өнгөрдөг ш. Би сайн мэднэ. Үүнд шалтгаан байгаа гэсэн үг. Энэ шалтгааны эхний тайлбар нь 3 дугаар ишлэл юм. Би хоёрын талаас уншия. Хугацаа өнгөрч 20 жил болов. Израилийн бүх гэр эзний араас сангалзан уйлалдлаа. Тэр үед Самуэль Израилийг бүх гэртээ ярин хэрв та нар бүх зүрхээр эзэн эргэн хандарч байгаа бол та нар харин бурхад Ашторетыг дундаасаа зайлуул. Зүрхээ эзэнд зориулж зөвхөн түүнд л үйлчил. Эзэн та нарыг филистичүүдийн гараас аврах болно. 3 дээр хоёрын тал хүртэл гэрээний авдрын тухай тэгснээр дундуур нь гинт үл ойлгогдох Израильчууд гинт тухай орж эзний араас зүгээр биш бүр уйлалдаад ихэлснээ дахиад дараагийн өгүүлбэр нь дахиад бүр дайдас идэв гинт Самуэль гарч ирээд хин хаанаас яаж гараад ирвгэмээр гинт Самуэль гарч ирээд Самуэль Израилийг шүүсэн. Самуэль гинт гарч ирээд бүх Израиль юу гэж хэлсэн гэнэ үү? Дундаасаа Ашторетыг зайлуул. Бурхны ард түмэнд хэлж байгаа үг. Ашторет гэдэг чи хий? Эмэгтэй бурхан. Хиний ихнэр бурхан юм? Баалын ихнэр бурхан. Баал нөгөө алтан туулж. Түүний ихнэр Ашторет хоёр хоорондоо дотн харилцаа үүсгэснээр ургац зариун байж бороо орно гэж үздэг. Баал бол дайны бурхан учраас Баал бидний талд байвал бид нар ямар ч дайснаад ялан дийлэн гэж үздэг. Тийм учраас Израильчууд бурханд итгээгүй биш. Йохова ире Эл Элохимд үйлчлэнгээ давхар тэдний дунд юу байсан гэж байна. Самуэлийн үгнээс хардаа та нар өөрсдийн дундаас харийн бурхад болон Ашторетыг зайлуул гэдэг чи юу гэсэн үг вэ? Тэдний дунд байсан байна уу? Байсан болоод Самуэль хэлж байгаа. Яагаад бурхны энэ ариун ард түмний дунд яаж яваад энэ Ашторет Баалын эхнэрийг шүтэх
энэ бузар шүтэн, энэ завхаарлыг шугтчихсан энэ бузар шүтэн дунд нь одоо болтол байж байгаа юм. Йошуагийн үед цэвэрлээгүй гэж юу? Йошуагийн үед цэвэрлсэн шүү дээ. Бүгдийн цэвэрлсэн. Дахиад эргээд ороод ирсэн. Яагаад? Энэ дэлхий бидэнд нөлөөлдөг гэдгийг харуулж байна. Өнөөдөр бид нар хэдий гэртээ Ашторитыг шүтдэггүй ч гэсэн энэ мэд хиймэн шүтэн, энэ дэлхийн нөлөө бидний дунд ороод ирсэн. Бидний дунд байгаа энэ нөлөөнүүдийг, энэ мухар сүсгүүдийг бид нар дундаас цэвэрлэхгүй бол гэрээний амтарч, бурханч тэдний амьдралд ажиллахгүй гэдгийг бичигч маань зааж өгч байгаа. Энэ бидний дунд байгаа энэ хиймэн шүтэнүүд нэр төр хөөх, алдар нэрийг хайрлах, бусдаар хүндлэгдэхийг хүрэх, хайр сэтгэл, мөнгө санхүү, ажил төрлөө юуг та бурхнаас дээш тавьж гин, өмнө тавьж гин. Тэр бол Ашторит байхгүй. Тэр бол Ашторит. Үр хүүхэд. Та нар үр хүүхдээ бурхнаас дээр тавьсан хүмүүсийг хардаа. Хүүхдүүд нь хүчирхийлүүлж гин, зодтолж гин, нэг нэгээ өсдөж чирж гин, нүцгэлж зургийг авч доромжилж гин. Ямар аимшигтай юмнууд энэ 10 жилийн жижигхэн бацаануудаас гараад байна. Яаж чадчихна? Яаж? Үнэн дээр бид нар тэр хүүхдүүдийг буруудахаас илүү яг шударга хэлэхэд эцэг эхт нь асуудал байна. Энэ нийгэмд асуудал байна. Та биднэрт асуудал байна. Тэд нар бол бидний тол байхгүй. Тиймээс тэд нар ийм үйл явдал өрнүүлээд байна. Эцэг эхт нь ямар асуудал гэвэл тэд нар Ашторитыг шүтсэн байхгүй. Тэд нар хүүхдээ бурханчилж, хүүхдээ бүр бурхнаас илүү нэгт тавьж ивэ жоох юм байгаа. Ивэ тийм юм байгаа. Буруу зүйл хийвэл миний хүүхдэл зөв, миний хүүхэд сайн, миний хүүхэд биш, миний хүүхэд тэгдэггүй гэж өмөрсөөр байгаад өнөөгийн энэ 90 үеийн өнөөгийн ирээдүйн Монгол ирээдийг ингэж бэлдэж эхэлж байна. Энэ бас Ашторит. Нөгөө төгөр эцэг их байдаг. Хань ижил байдаг. Миний хань бол бурхан хань маань гэж дуулаад эхэлдэг. Тэгэхгүй одоо сайн хань байдаг л да. Гэхдээ бурхантай зүйрлэх нь хааш. Гэхдээ тэгэл зүйрлээд байдаг. Гიშгсэн газар нь сарнаа ургадаг ч шиг тийм ээ. Яадаг ч юу. Ээжигээ янз бүрийн ногоо ирээн улаан цэнхэр дээл өмсүүлээд аргал явуулж алгуулгаад янз бүрээр бурхан ижим нь тэнгэрийн бүсгүй гэж янз бүрийн шивэстэй толгойд халзуу хүмүүс дуулаад. Энэ яаж? Бурханчлаад байгаа. Энийг Ашторит гэдэг. Ашторит. Энэ бол бидний дунд итгэлийн амьдрал орж ирээд чимээгүйгээр нүүрлсэн Ашторит. Энэ бидний дунд байвал яана гэж юм. Самуэль юу гэж хэлж байна? Гэрээний авдарч бурханч ажиллахгүй. Энийг дундаасаа үлдэн хөөжөж бурхан ажиллана. 7 дугаар бүлэг би та бүхэнд дэлхийн теологчдын нэг маш гоё юм зааж өгье. Самуэлийн амьдралд олон том үйлчлэл байсан. Анхны хааныг тусалсан, агуу хаан Давидыг тусалсан, Илияд шийтгэлийн үгийг хэлсэн, багаасаа Тишбэ хүн болсон, өргөгдсөн олон байсан боловч хамгийн том бусад үйлчлэл нь том чухал. Гэхдээ хамгийн том үйлчлэл 7 дугаар бүлэг дээр байдаг байхгүй юу? Энэ 7 дугаар бүлэг дээр гарч байгаа Самуэлийн энэ үйлдэлийг дэлхийн теологчид юу гэж Христ итгэгч нар нэрлэдэг вэ гэвэл Миспад хийсэн Самуэлийн сэргэлтийн хөдөлгөөн гэж нэрлэдэг. Миспад хийсэн Самуэлийн сэргэлтийн хөдөлгөөн. Миспад удирдсан Самуэлийн сэргэлтийн хөдөлгөөн. Энэ сэргэлтийн хөдөлгөөн хэр том хөдөлгөөн бэ гэвэл Самуэль 2 сая ирчүүд байна. 20 наснаас дээш зэвсэг байна. Тэгвэл тэр ирчүүдэд эхнэр байх уу? Тэр ирчүүдэд аав ээж байх уу? Тэр ирчүүдэд үр хүүхэд байх уу? Тэр ирчүүдэд эмээ өвөө байх уу? Тэгвэл тэр 2 сая чи хэд болд? Бид нар өмнө нь тооллого номон дээр үзсэн дэлхийн дундаж тооцоололоор 3 дахин нэмдэг тооцоолсон тийм. Тэгвэл хамгийн энгийнээр 3 дахин нэмэхээр хэд болох вэ? 6 сая. 5-аас 6 сая гаруй хүнийг Самуэль Миспад цуглуулад тэнд сэргэлт ирсэн гэвэл энэ ямар хөдөлгөөн бэ? Асар том хөдөлгөөн байхгүй. Энэ хөдөлгөөн өмнө нь ганцхан удаа болсон. Хин ийм хөдөлгөөн хийсэн бэ гэвэл Бөөс. Синай уул. Хореб ууланд хавтан аваад бууж ирсэн чинь дахиад тэд нар Ашторитыг биш нөхөр Баалыг шүтээд алтан тугал бүтээсэн байдаг. Тэгээд тэрээр хавтанга хаг шиддэг уурлаад.
Ингээд тэр дахин Израильчуудыг босгодог. Левчүүд Мосегийн талд ордог. Ингээд тэнд маш том сэргэлтийн хөдөлгөөн байсан. Харин хоёр дахь хөдөлгөөнийг одоо хэн хийж байгаа нэвэл 7 дугаар бүлэг дээр Мизпа дахь Самуэлийн сэргэлтийн хөдөлгөөн. Ойлгож байна. Тэгвэл 7 дугаар бүлгийг гараад ирвэл та шууд юу гэж бодох нь вэ? Мизпа дахь Самуэлийн сэргэлтийн хөдөлгөөн. Маш том хөдөлгөөн. Энэ дэлхийд даяараа хүлээн зөвшөөрөв. Библи хүлээн зөвшөөрдөг хөдөлгөөн. Энэ хөдөлгөөний тухай өгүүлж байгаа. Би та бүхэнд уншиж өгье 7 дугаар бүлгийн 4-5 үргэлжлүүлье. Тинхүү Израилийн хөвгүүд Баалууд болон Ашторетыг зайлуулан зөвхөн эзэнд үйлчлэв. Тэгэхэд Самуэль бүх Израилийг Мизпад цуглуулгатун би тэнд та нарын төлөө залбирна гэв. Тэд Мизпад цугларч ус татаж эзний өмнө асхан тэр өдөр мацаг барьж бид эзний эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуэль Мизпад Израилийн хөвгүүдийг шүүв. За юу болж байгаа гэвэл Израилийн энэ сэргэлтийн хөдөлгөөн боолжлоос чөлөөлөгдсөн энэ алдартай Мизпа дахь Самуэлийн хөдөлгөөн одоо эхэлж байгаа. Энэ хөдөлгөөн эхлэхдээ Мизпа гэдэг бол харуулын цамхаг гэсэн нэртэй газар байхгүй юу? Монголоор орчуулбал харуулын цамхаг хэмээх энэ газар тэд нар төөрсөн Израильчуудыг бөөнд нь хэн цуглуулсан гинэ? Самуэль цуглуулж байгаа. Бурхны үгийн хүн Самуэль. Самуэль бол Бурхны үгийн хүн. Ингээд Библиэлд гарч байгаа удирдагч нарыг та ямар зоригтойгоор төрснийг мэдээ гэвэл тухайн үеийн нийгмийн Израилийн нөхцөл байдлыг Библи юу гэж өгүүлж байгаагаар энэ хүнийг Бурхан яагаад сонгосон гэдэг дуудлагыг олж харж байна. Хамгийн энгийн жишээ. Мосегийн үед яасан? Израиль ямар байсан? Египтийн боолчлол колон байсан. Тэгээд Мосег Бурхан дуудсан. Тэгвэл Мосе ямар үйлчлэл байсан? Мэйн үйлчлэл нь чөлөөлөх. Египтээс Бурханы ард түмнийг эрх чөлөөнд дуудах, чөлөөлөх. Тэгвэл Мосе энэ үед чөлөөлөгчөөр дуудагдсан. Тэгвэл Самуэль ном эхлэхдээ юу гэж эхэлдэг? Тэр үед Бурханы үг хомс, үзэгдлүүд цөм байл. Тэгвэл энэ үед Самуэлийг дуудсан юм чинь Самуэлийн мэйн үйлчлэл юу бол таах юм? Бурханы үгийн хүн байхгүй. Үгийг хомс тэр үгийг дэлгэрүүлж Израильчуудад тараах нь Самуэлийн үйлчлэл байсан баг. Нөгөө тэгвэр Самуэль 3:1 дээр Бурханы үг хоосон үзэгдэл хомс байсан. Бурханы үг хомс байсан тухай өгүүлсэн бол Израильд жинхэнэ сэргэлтийг эзний үгийг дамжуулж таниулсан энэ үед Самуэль хэр удаан үйлчилсэн бэ гэдгийг бид нар бодож үзэх хэрэгтэй. Та сайн бод. Израилийн бүх гэрийг Мизпад цуглуул. Би та нарын төлөө эзэн залбирна гэхэд Израилийн бүх гэр Мизпад цугласан гинэ. Гэр шүү, ирчүүд биш, эмэгтэйчүүд биш. Гэр. Эхнэр, нөхөр, өвөө, эмээ, ач, зээ, үр хүүхэд. Израилийн бүх гэр. Хэдэн хүн билээ ойлголцоо? 5-6 сая. Самуэлийг би та нарын төлөө эзэн залбирна гэхэд цуглана гинэ. Энэ энгийн хүн гэж хүн цуглуулж чадна. Монголын хүн амыг 2 дахин нуулсан хүнийг зүгээр Мизпад та нарын төлөө залбирна гэхэд бүгд цуглах уу? Хинч биш нэг хүн гарч ирээд Монголын бүх христчид дахин цуглах уу? Энэ юу юм? Нөгөө мөрөөдлийн баг гишүүний нэмч юу яаж юу гэж бодно гэсэн. Гэхдээ зүгээр энгийн жишээ би сэргэн мандлын пастор байна. Монголд байгаа христчин бүгд гэр бүлээрээ дахин цуглах уу? Энэ ямка угаасаа солиотой ирүүл биш. Одоо бүр дордчих. Сэмүүд хаана байна гэж ярих. Цуглахгүй шүү дээ. Эн чинь нөлөө бүхий танигдж мэдэгдсэн хүн дуудчихж тэд нар цуглана. Тэгвэл одоо та бод 20 жил тийм ээ Балчир хүүгэн Самуэль өсвөр наснд байсан. Өсвөр нас гэдэг чинь 15, 16, 14, 15, 16. Энэ дээр 20 жил гэрээний хамтар. Тэгээд тэр дундуур Эбенезер, Апек, Аштод, Гад, Экрон, Бетшемеш, цаашлаад Кирят Ярим хүртэл энэ бүхэл хугацаанд энэ 30 гаруй жил болсон энэ бүхэл хугацаанд Самуэль юу хийж байсныг Библи нэг ч удаа хэлээгүй. Гэхдээ эцэст нь Самуэль гарч ирээд 3 дугаар бүлэг дээр хэлж байгаа энэ Самуэлийн 3 дугаар зүйл бол тэр үед Самуэль Израилийн бүх гэртээ ярин хэрэг та нар бүх зүрхээрээ эзэнд иргэн хандаж өөрсдийн дундаас харь бурхад болон Ашторетыг дундаасаа зайлуул зүрхээ эзэн зориуд зөвхөн түүнд үйлчил эзэн та нар филистичүүдийн гараас аврах болно гэдэг бол Самуэлийн энэ Мизпад хийсэн хөдөлгөөн дээр номлосон номлол нь энэ багхгүй.
над шиг ингээд уртаар биччихвэл бид нэр залхуураад уншихгүй шүү дээ. Номлолын Самуэлийн түгээж исэн бүх номлолын үндсэн теологийг 3 дугаар зүйл дээр оруулсан. Одоо та хардаа 2-4-2-ыг 3-ыг алгасаад 2-4-2-ыг залгаад унш. Энд бас бичгч маань далиж байгаа. За би 2-ыг уншия. Авдар Кирьят Яаримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч 20 жил болов. Израилийн бүх гэр эзний араас сангалзан уйлалтлаа. 4. Тийхүү Израилийн хөвгүүд Баалууд болон Ашторидыг зайлуулан зөвхөн эзэнд үйлчлэв. Таарж байгааз? Яг сэдвээр таарж байгааз. Тэгвэл яагаад 2-4-2-ын дунд 3 гэж чүг гэд ороод ирж байгаа юм? Самуэлийн номлолын үндсэн теологи. Тэр энэ 20 гаруй жилийн турш юу номлосон бэ гэвэл хэн биштэнийдээ дундаас зайлуул. Өнөөгийн 21-р зууны бидэнд юу гэж номлосон бэ гэвэл нэр алтар хөөхөө бол амбиц карьер, ажил төрөл, бизнес окей болж байна. Хайр сэтгэл, гэр бүл, нөхөр, аав ээж, үр хүүхэд окей болж байна. Гэхдээ тэд нар нэгдүгээрт биш ээ. Бурхныг нэгдүгээрт тавь. Энэ бузар булаа шунал тачаал, завхаар, аригтэн согтурал, бузар булаагаа дундаасаа зайлуул. Тэгвэл та нарын амьдралд гэрээний авдар ажиллах бөгөөд бурхан ажиллана. Энэ номлолыг 20 хэдэн жил хийсэн байна. Яагаад 6 сая хүн Самуэлийг дуудангууд ирж ингэж тэд нар бүгд хэдийн Самуэлийг мэддэг болсон бөгөөд Самуэлийг 3 дугаар бүлэг 4 дугаар бүлэг дээр юу гэж хэлсэн гэвэл түүний дамжин бурхан үгээ айлдсан бөгөөд түүний амнаас гарсан үг Израиль даяар тарсан. Санаж байна уу? Энэ ишлэгийг олж өгөх хэрэггүй тийм. Түүний амнаас гарсан үг нэг ч үг газар хөсрөнсөн. Тэгвэл Самуэлийн үг Израиль даяар тарсан. Facebook, Instagram, YouTube байхгүй тэр үед Израиль даяар тарсан гэхээр Самуэль Израиль даяар явж үйлчилсэн гэж байна. Израиль даяар явж үйлчилсэн. Хэдэн жил? Багтаал 20 жил буюу түүнээс тийш. Айл болгоноор тэр 12 овог, Биньямин овог, Гад овог, Юда овог, Симеон овог байж болох бүх овгуудаар ороод тэр юуг номлосныг 3 дугаар зүйл дээр хэлж байгаа байхгүй. Наач хүтээнүүдээ зайлуул дундаасаа. Тэгвэл эзэн болон гэрээний амтар бидний филистичүүдээс та нарын мөнхийн дайснаас аварна. Ингээд дахин 20 гаруй жил номлосон 20 гаруй жилийн турш Самуэлийн номлолыг үгийн хүний бурхнаас өгсөн үгийг сонссон израильчууд бурхнаас сангалцсан, уйлалдсан байна. Одоо ойлгож байна. Гэвч бурхнаас санаад ухаарсан биш. Самуэлийн 20 гаруй жилийн үйлчлэл дахин нэг үгийг хэлээд ахаар хүн ингээд бодоод эхэлдэг шүү тийм үү? Яг үншиг дахин цуцалтгүйгээр үгийн үйлчлэл Самуэль 20 гаруй жил хийсэн байна. Тэгжээж Израильчууд энэ удаан хугацааны дараа эзний сангалцсан, уйлалдсан. Яагаад гэнэ үү? Дурддагдаагүй энэ алга болсон 5-6 дугаар бүлгийн дунд Самуэль энэ үйлчлэлээр нэг зүгсв. Тэр байнга цугларалт хийж, байнга таглын ширээ дахил өргөж, байнга ард түмэнд эзний үгийг дамжуулсаар байсан. Тэгээд тэд нар хамт цуглаж суусан. Самуэлийн үгийг сонсож суусан. Сүүлдээ Самуэлээр дамжин бурхан ярьж байгаад итгэсэн. Ингээд 20 гаруй жилийн үйлчлэлийн дараа тэд нар эзэн бурхнаа дахин дурсан санаж эхэлсэн байхгүй юу? Сэргэлтийн хөдөлгөөн гинүү зүгээр л нямка шиг хүн гарч ирээд хар микрофон бариад тэрэ шиг гуахчаад ахаар тэнд сэргэлт болчт юм уу? Библи юу гэж хэлж байна? 20 гаруй жилийн хөдөлмөр байхгүй байх тунж. Өнөөгийн олон христчид тэгж боддог. Самуэль шиг том хөдөлгөөнийг хийх юмсан гэдэг. Мартин Лютер Кинг шиг надад мөрөөдөл бий гэж хийх юмсан. Ингийн тул олон хүн нэг дор цуглуулаад нэг амар тослоготой сүрхий номлодох бол сэргэлт ирнэ гэж бид нар бодод байна. Манай сүмийн нэр юу вэ? Сэргэн мандал. Амархан биш. Тэгээ энэ сэргэлт нь хүний тооноос том байшингаас биш. Бидний дотор удаан хугацааны үгийн үйлчлэл хэрэгтэй. Самуэль шиг үгийн хүн бидний дунд олноор төрөн удаан хугацаанд ажиллах хэрэгтэй гэсэн. Манай өсгөө хайц. Би энд нөгөө дохоогоо хийгээл идэг. Тэнд юус ойлгож байгаа юм алуудс хараа суугаад байдаг. Гэцүүн хүн барьж өгдөг. Та нар онлайн 7000 юм намайг ингэж шившгэлгээ болчиход та нар.
Ойлгож байна. Удаан хугацааны Самуэлийн үгийн үйлчлэл Израилийг эзний сан ойлгоход хүргэсэн байна. Энэ удаан хугацааны үйлчлэлийн дараа Самуэль тэднийг Миспад дуудахад Самуэль дуудаж байгаа бол очно. Хүлээн зөвшөөрсөн байна. Тэгэхдээ шууд нэг удаа мундаг ярихаар YouTube-аар үзэл энэ Самуэль чинь лаг номлогч байна гэсэн юм уу? Удаан хугацааны итгэмжтэй үйлчлэл, зөвхт амьдрал, ариун байдлын дараа Израилийн бүх гэр Миспад цуглаж байна. Ингэж энэ сэргэлтийн хөдөлгөөн үүд хаалгаа нээж байна. 7-10-ыг би тавханд уншиж өгье. Израилийн хүүгүүдийн Миспад цугласан тухай филистичүүд сонсоод филистичүүдийн ноёд Израилийн эсрэг хөдлөв. Израилийн хүүгүүд үүнийг сонсоод филистичүүдээс айв. Израилийн хүүгүүд Самуэльд бидний төлөө бурхан эзэнд хашгирахаа бүү зогсоогооч. Бидний филистичүүдийн гараас тэр аврахын төлөө залбираач гэв. Тэгээд Самуэль нэг хөхүүл хураг авч бүхлээр нь шатаал тахил болгон эзэнд тахив. Самуэль Израилийн төлөө эзэнд хашгирахад эзэн түүнд хариулан Самуэль шатаал тахиж байсан бөгөөд филистичүүд Израильтай тулалдахаар ойртон ирэв. Харин эзэн тэр өдөр филистичүүдийн дээрээс нэргэх мэт хүч тайван буулгаж тэднийг айлган цочоосон. Тэд Израилийн өмнө бут цогцов. Товчхон ярихын тулд би асуултаар ойлгуулж энд гэрээний амтар байгаа. Тэд нар гэрээний амтар өөрөд явж байгаа. Энэ удаа эдгээр дайнд яасан гэнэ? Энэ удаа яасан бэ? Филистиг бут цогсон бөгөөд ялсан. Өмнө нь Филистид яасан? Ялагдсан. Алинд нь гэрээний амтар байсан. Ялагдсан ялсны хаана гэрээний амтар байсан? Ялагдах үед тэд нар гэрээний амтар өөрөө явж байсан. Харин ялах үед гэрээний амтар хаана вэ? Абинадабын гэрт, Кирьят Яринд Гибеончууд. Тэгвэл энэ ялагдалт гэрээний амтар хамаатай байна уу? Бурхны үгийг дуулууртай дагаж дундах хэмээн шүтэнүүдэд цэвэрлэх нь хамааралтай байна уу? Энийг бичгч маань харуулж өгсөн. Тэд нар гэрээний амтар байвал бид нар ялна. Энэ бол хүч чадал. Бурхны эд шид, элб, дом хараалж атах гэж бодоод үүрээд ирсэн чинь тэд нар бут цогсон. Харин одоо эдгээр гэрээний амтаргүй нэг л зүйлийг хийсэн. Өмнө нь байсан уулын тэд нар бослого дайн гаргах гэж цуглаагүй шүү дээ Миспад. Тэд нар яах гэж цугласан юм? Самуэлийн номлолыг сонсож, үгийг дагаж, үгийг таньж, хүндэтгэн мөрөх гэж Миспад цугласан байхгүй. Ингээд тэд нар хүндэтгэл мөргөл өргөжсэн чинь филистичүүд юу гэж ойлгосон? Нөгөөдөл чинь Миспад бөөнөрөө цугласан гинэ. Бүх гэрэн цугласан гэж байна. Бидний эсрэг дайн зарлах гэж шиг байна. Өрсөж очиод будаа болъё. Ингээд тэд нар цуглаад Миспад ирсэн. Энэ үед өмнө нь Израильчууд байнга яадаг байсан. Филистичүүд бөөнөрөө хүрээд ирэхээр Израильчууд яадаг байсан. Авдраа хаяад майхан дуугаа зүхтаадаг байсан биз дээ. Санж гэнэ үү манаха? Санж гэнэ үү? Филистичүүд ирэх үед авдраа бурхнаа хүртэл хайчгаад майхан дуугаа нутаг руугаа зүхтаадаг байсан тийм биз? Одоо яаж вэ? Зүхтааж байна. Одоо тэд нар яаж вэ? Филистичүүдийг ирэхэд тэд нар айв гэж байгааз. Тэд нар айв. Тэгээд бидний төлөө эзэнт хашгирахаа бүү зогсоогооч. Бидний тэр аврахыг төлөө залбирч өгч гэж. Тэд нар батчихсан. Өмнө нь тэд нар авдаргүй юм чинь авдар байсан ч айж зүхтааж байсан бол энэ удаа тэд нар Самуэль гэдэг хүчрхэг хүний 20 гаруй жил 30 гаруй жил бурхны үнэн үгийг шүүлтүүр тунгаагүйргүүгээр бурхны үгийг бурхны үгээр нь тайлж бурхны эрүүл сургаалыг энэ олон жил сонссон тэд юунд итгэсэн гэвэл бурханд итгэсэн байна. Нэгэнт итгэсэн учраас хинч зүхтахыг хүсээгүй хүндэтгэл мөрөглөө өргөсөөр Самуэль залбирсаар бат зогссон. Нэгэн ч майхан дуугаа зүхтагаад өөрчлөлт ирж байна. Өөрчлөлт ирсэн. Юугаар? Эзний үгээр. Өөрчлөлт ирсэн. Энэ өөрчлөлтийг авсан тэд зүхтаагаагүй. Эдний ингэж гимшиж өөрчлөгдсөнийг харсан бурхан өмнө нь туслаагүй бурхан энэ удаа Филистийн дээр аян болгож.
бут цогч. Яагаад? Би танд үгийг мэдэхгүй бол гэрээний хамтар юу ч биш. Филистичүүд яагаад гэрээний хамтрыг ирсэн газар болгонд нь үе түмээрээ өгч өвчлөөд байсан. Тэд нар үгийг мэдээгүй байхгүй. Тэд нар үгийг мэдээгүй, үгийг уншаагүй, үгийг дуулууртаа дагаагүй учраас юу болж байгааг мэдэхгүй гэрээний хамтартаа яаж харьцаа мэдэхгүй байсан. Левчүүд яасан. Израильчууд яасан. Тэд нар Самуэлаас өмнө Эли, Хофны, Финихасын үед үгийг мэдэхгүй учраас үгийг үгээр нь заадаг хүн байхгүй байсан учраас тэд нар гэрээний хамтрыг ашиг хонжоо болгож хасан. Харин Самуэлийн 30 гаруй жилийн үгийг дамжуулж Израилийн бүх Израиль даяар явж үйлчилсэний дараа эдгээр үгийг мэдээд итгэл дотор авдартай авдаргүй бат зогсох агшин нөгөө бурхан чинь дайсныг бот мэрэгж өгч. Тэнгэрээс аян бууж. Бид нэр энийг бодох хэрэгтэй. Би энгийнээр тайлбарлаад дууссан. Хэрвээ үгийг мэдэхгүй бол үгийг дагдаггүй бол миний одоо ярьж байгаа энэ номлолч хий хоосон дэмий цаг үлсэн үгс. Шашны үйл. Хэрв та үгийг судалж үгийг хайрлахгүй бол та мянган энэ зогсож гоё дуулдаг, гоё удирддаг байлаа гэж зүгээр л дэмий концерт шашны үйл. Хэрвээ та үгийг хайрлахгүй бол та мянган олон жил сүмд явсан тэргүүн ахлагч байлаа гэд таны үйлдэл бүр чинь ямар ч хүчгүй шашны үйл. Таны гэрт таны хажууд 10 гэрээний авдар байсан ч тэр тань сүрэл авчирна гэхээс авраллаар авчрах. Үгж. Та мянган гой дахиад шиг донгодож, тогс шиг гойж, мянган гой авьяас таланттай, мянган гой эффекттэй прожект хөтөлж, мянган мундаг пастор нэр зүүсэн ч үг байхгүй, үнэн үгийг үннээр нь дагдаггүй бол та зүгээр шашны удирдагч. Та лам боогоос ямар ч ялгаагүй. Та хинч биш. Таны амьдрал дах авдар юу ч биш. Тэр толгодын орой дээр 20 жил, 30 жил болсон ч тэр таны төлөө дайсны чигсэл тулдахгүй. Харин та үгийг хайрлах үед та бурхны үг хүлгэн судар Библийг хүндлэн биширч судлан мэдж энэ үгийг хайрлж дагахыг хичээж мөрдөж энэ үгийн дагуу амьдарч эхлэх юм бол таны амьдрал гэрээний авдар буюу тэр авьяас талант номлол зааж чаддаггүй, ярьдаггүй, солгоо хоолойтой хөгжим тоглож чаддаггүй юу ч байхгүй байсан ч таны амьдрал гэрээний авдар гэрэлтэх болно. Түүн дээр эзний цог жолтлон буух болно. Танаар дамжиж эзэн ажиллах болно. Энэ авьяас таланттай огт хамаагүй. Энэ үгийн хүн үү, мөн үү, биш үү? Үгийг хайрладаггүй, үгүй юу гэдэг дээр бүх цензур байна. Товчхондоо та мянган авьяас таланттай мундаг ярьдаг, мундаг зохион байгуулдаг, мундаг дуулдаг, мундаг дуу зохиодог, агуу мундаг нэр төртэй хүмүүс танигдсан мянган мундаг хүн байгаад үг байхгүй бол та хэн гинэ? Зүгээр л шашны үйлдэгч хинч биш. Таны амьдрал гэрээний авдар юу ч биш. Тэр хөдөөхөр зэлүүд талд 7, 8, 7 жил, 20 жил болсон ч тэр ажиллахгүй. Та филистичүүдээс айсан, хулжсэн, хоёр нүур гаргасан хэвэндээ амьдралаа дуусгах бол. Харин та ямар ч авьяас талаандгүй вэ? Та мөнгөгүй вэ? Та хинч биш вэ? Хүмүүс таныг тоодоггүй вэ? Хүмүүс таныг мэддэгчгүй вэ? Гэхдээ та үгийг хайрлж, үгийг дагдаг бол, үгийг хүндэлж, үгийг хэрэгжүүлдэг бол таны амьдрал дах гэрээний авдрууд гэрэлтэж. Түүнээр эзний цог жолтлон бууж эхэлнэ. Тэр таны өмнөөс дайсны чин дээр аян унгах болно. Тэр таны амьдрал тодорхойгоор, маш тодорхойгоор агуу үйлсүүдийг хийх болно. Таны амьдралын Ерихогийн хамнуудыг нураах болно. Таны амьдрал дах гаталж барамгүй Йордан голуудыг тасдах болно. Та хуурай газраар алхах болно. Таны дайсан таны өмнө мянган зүгт зүгтаа сарнин алгуулах болно. Таны дайснуудын дээр чулуун мөндөр унах болно. Таны дайснуудын дээр аян нэргэх болно. Хизээ гинөө? Авьяас таланттай гоё ярьдаг, гоё дуулдаг, мундаг байхаар гинөө? Үгийг тагдаг. Тэгвэл одоо гэрээний авдар байгаа үед ялагдсан, гэрээний авдар байхгүй үед ялсан шалтгаан юу вэ гэвэл үг байж ээж гэрээний авдар хүчинтэй байна. Үгийг танихгүй мэдэхгүй бол таны амьдрал, Израильчуудын амьдрал гэрээний авдар юу ч биш. Зүгээр л нэг алтан хайрцаг. Тиймээс бид нар үгэнд хайртай ч болно.
Тиймээс би өдөр шөнөгүй эрүүл мэндэ хугслан байж, нүднийхээ харааг муутхан байж, нуруугаа өвтгөн байж, хагасаа бүтэн санд нийлээд 7 хоног бүр 3, 4, 5 цаг үгийн төлөө номлож, 7 хоногийн турш өдөр шөнөгүй үгийг судалж, та нарыг ятхан синхруулахыг хичээж байгаа маань энэ дундаас Самуэлууд гараасаа гэж хүсэж байна. Та нарын үр хүүхдүүд дундаас Самуэлууд гараасаа. Өнөөдөр энд сууж байгаа энэ өсвөрийнхнээс Самуэлууд гараасаа. Жинхэнэ үгийн хайртай хүмүүс гараасаа. Эзэн та нарыг хараад инээмсэглээс. Эзэн чамайг хараад хайрлаас. Чамд байгаа авьяас талантууд зүгээр шашны үйл болж ашиглагдах биш. Чамд байгаа авьяас талантууд, өсвөрийн маань Магдалины энд байгаа залуучууд, ахмад наснуудын маань хайрладаг, халамжилдаг, энэ ч авьяас талант шүү дээ. Үйлчилдэг, хоол хийдэг, шал угаадаг, сүмдээ үйлчилдэг, эзнээ хайрладаг энэ авьяас талантууд хизээ хүчрэх болж эзний оршихуй бууж ирж тэнд хизээ гайхамшиг бий болдог. Уг. Хин нэгнийг та сонсож ойлгож өгөхгүйгээр хизээч зүрхийг ойлгохгүй. Энээс болж гэр бүл салдаг, энээс болж ах дүүнэр муудалцдаг, тангараг тасардаг, төрсөн эцэг их үр хүүхдтэйгэж тангараг тасардаг. Яг үүнтэй адил Бурхны үгийг судалж, Бурхны үгийг ойлгож, Бурхны юу хүсэж байгааг мэдэрч амьдрахгүй бол та Бурхны гардахыг л хардаг, зүрхийг мэддэг хүн болж байна. Харин өнөөдөр юу чухал вэ гэвэл сэргэн мандал чуулганд онлайнд байгаа ах дүүнэр та нарт юу чухал вэ гэвэл Монголд бидэнд юу чухал вэ гэвэл Бурхны гардахыг биш, түүний зүрхийг хардаг сүнслэг чухал. Тэгэх юм бол эзэн таныг намайг хараад ядч инээмсэглэ. Тиймээс би энэ хариу өдөр таныг эзний нэрээр дахин юуж. Хааны газар таны үгийг хайрлаж хичээж байгаа тэр дүр төрхийг чинь эзэн Бурхан нууцгаараар оршигч эзэн хараад инээмсэглэх болтугай гэж бодож байна. Энэ бол юунтайч зөвлөшгүй нандин ивэл юм шиг. Энэ ивэлийг авахын тулд та мундаг байх албагүй, талааг байх албагүй, та авьяас таланттай байх албагүй, заавал бусдын өмнө гарч ярьдаг, номлодог, пастор, мастерч байх албагүй. Энэ ивэлийг авахын тулд та үгийг хайрлаж хөлгөн судар болох Бурхны хайрын захааг унш. 66 хоног давтан унш. Дахин хайр. Тэгвэл та Бурхныг ойлгож тэр үед Израиль дээр Бурхны оршихуй гэрээний авдаргүй бууж ирсэн шиг таныг авьяас таланттай талантгүй тэр таны амьдрал морил ирэх бол. Амен. Бүгдээ хамтдаа залбирanгуйцгаая.